За сайн байцгаана уу? Бид хэдийн 100 шивэд аялсан аяллаа бичлэгээ оруулъя. Тэгээд энэ одоо бид хэд Германы нэг бомтоос Швед рүү явах гээд онгоцон сууж байна. Шууд ингээд машинтайгаа ороод машинад ороод тавьчаад дөрүүлгээ гарчдаг. Одоо ингээд ороод өрөө рүүгээ гараад ирсэн байна. За одоо тэгээд энэ өрөөндөө ороод ирчихсэн. Би буудан дээрээ цонхны урсуусан байна. Энэ өрөөнд 4 ортой. Голдоо нэг буудантай, ширээтэй, тэгээд угаалгын өрөөтэй. За энэ цонхтой өрөө маань 200 евро хавцаа болж исэн. 200 евро гэдэг нь чех короноор бол нэг 5000 корон. Төгрөгөөр бол 820 мянган төгрөг байт юм байна. За тэгэл айлгуутаал цонхтой өрөө захиална гэж бодон захиалсан болохоор би ер нь бол бичлэг хийхээр шийдсэн байт юм аа. Тэгээд жорлон байнтай, угаалгын өрөөтэй, тухтай ортой яг л ингээл амархад айгуу зориулагдсан. Тэгээд жолооч маань ер нь бол унтаад амарчин хол замд явдаг машин бариа явж байгаатаа нэг 7-8 цаг ер нь унтаад амарчих юм байлээ. Ингээд машинаар явж байгаатаа тойрж явж байгаа далайг тойрж явахгүй ингээд дайраад явчихаар амар. Тэгээд би та бүхэндээ бас цонхон голгоод далайг харуулж байна. Одоо ингээд онгоцоо ер нь бол дээш нь доош нь явж үзгээд хүүхдүүдэд дагуулад нөхрөө унтуулчаад гарах гэж байна. За тэгээд нэг талдаа ер нь бол 200 евро болж исэн. Нэг талдаа 200 евро нийлээ 400 евро болсон. Энэ бол нэг гинтийн аялал байсан. Швед рүү нэг найз дээр очиж гэр бүлийг нь ирэх гээд шинэ хүнтэй болсонд нь очиж ирэх гээд очиж исэн юм аа. За ингээд энэ нэг талдаа явсан өрөө маань нэг бүлтэй иймэрхүү. За одоо онгоцоо нөгөө танилцуулахаар онгоцныхоо энэ тэнгээр явж дэмий тэнсэн бичлэгээ хийж ах шиг байна. Тэгээ энэ 11 давхар байсан. Тэгээ би нэг цай уугаад явж байна. Тийм ээ, энэ бол миний хайртай бүгж алга болсон бүгж маань хандж байна. Цэнхэр өнгөтэй. Цэнхэр шигтгэтэй бүжөө би аяллаар явахдаа алга болгосон амар харамсалтай. Би энэ бүжинд амар хайртай гоё цэнхэр өнгөтэй. Цэнхэр өнгө нөгөө нэг юуны Титаникийн нөгөө нэг зүйлтний үед аяг адилхан өнгөтэй гоё бүгжсэн. Дурлж авсан чи амар өрдөө алга болгоцсон. Энэ бичлэгээ үзэх болгондоо санандаа гэж удаад хадгалж авахаар зарим бичлэгээ хийж байна. За ингээд энэгээр яваад зураг бичлэгээ хийх гэсэн зорилготой ер нь гарч ирсэн байгаа. За тэгээд удахгүй энэ хэсгийг бичлэг болохоор буучаа Швед рүү дөхөж явж исэн бичлэг байсан. Тэгээд дуу сонсоо явж исэн. Тэр дуу маань 6 хоног гэдэг дуу байсан. Тэгээд ер нь бол бичлэг хийдэг, влог хийдэг бол ямархуу байх вэ гэсэн чинь манай 3 бол зүгээр аллааж байгастай. Гоцолтоо, зодолтоо, тоорондоо ерөөсөө ингэ зүгээр байдгүй 3 залуутай хүмүүс бол мэдэх баха. Тоглоод байгаа нь мэддэхгүй, золдоод байгаа нь мэддэхгүй ер нь бол айгу хэцүү байдалтай явж идэг. Тэгээд энэ урд бол нэг 2 төжирсэн хүн явж байна. Тэгээ ер нь бол германаар дайрч мараад ер нь жолоо айгу барьж явсан болохоор манай нөхөр айгу ядарсан тэр сүмээс юм явж байгаа бас харагдаж байна. Хажууд нь би бол зүгээр цоглог явж ин дөө. Манай 3 ч цоглог явж байна. Стокгольмоос бүр доор бомтон дээр буудаг болохоор дээшээ яхаад нэг 200-300 км явсан. За энэ бол манай гэр бүлийн гинтийн шийдвэр гаргасан аяллалын минь шалтгаан бол энэ бяцхан гүнж байгаа маань найзууд маань гэр бүл болоод шинэ хүнтэй болсныг нь тохиолдуулаад ер нь бол гэр бүлэрээ Швед рүү зорьсон байгаа. За тэгээ Шведээр төөр нь жоохон аялаад зугаалаад зураг мурга авахгүйсэн байна. Энэ болохоор онгоцон дээр авахгүйсэн зургнуудаа хийж байна. Яа тэгэхээр миний бүгжнүүд зурган дээр гарсан болохоор бүгжнүүдээ санахтаа энэ зураг бичлэгийг үзнэ. За энэ сүүлийн буцахтаа суусан онгоцноос буугаад явж байхдаа хийсэн бичлэг байна. Бичлэг хийгээд зураг мураг амар авах
дуртай хоббитэй болохоор ер нь бол гэр бүлийнхаа дурсамжийг хадгалж дамж дүүрээд байгаа болохоор ерөөсөө ингээд YouTube, Facebook дээр хийчмээр захиалаад энэ өгүүлнээс амар бороо хасгарсан. Тэгээ амар ширүүн бороо ороод харна. Өнөө далаа юм уу? Шуурга мурга болох үү гэж бодож исэн чи харин гайгүйсэн. Амар хар үйл. Саянаас бороо орсон. Бороо ороод. Тэгэл ер нь влог бичлэг хийх гэдэг ингээд нөгөө бичлэгүүдийн хийгээ хадгалсан оруулахаасаа хичээд идэх хөхгүй. Тэг ингээд ярианаас хичээд идэгс одоо би бол ичихээ болсон ичих бучхаага илгэндээ наана. Харин унлаастай тийм нэг хүч. Яа тэгт. За энэ тайлбарыг бол өөрт нь үлдээ байсан. Жишээл аавч нь байсан. Тэгээд энэ бол ерөнхийдөө нийтдээ 9 давхар. 9 давхар. 10 биш 11 давхар. Би тэгсэн давхартай байсан. Би тэгсэн цалтай байсан. Тэгээд энэ 11 давхар. Одоо лептор орсон ч амирын хүмүүс ахаар ничээд удрац камера. За одоо ингээд онгоцноос ер нь бол бууж ин хэлсэнчлэн эрэхтэй нэг буцахтаа нэг хоёр талтай бол онгоцон суусан. Гэхдээ нэг удаагийнхыг нь л битсэн байгаа шүү. Тэгээд ер нь бол багцлаад ингээ оруулчаа. За баярлалаа баяртай.